Улсын дугаарууд нь олон жил эдлэгдэж нар салхинд ганцсан. За тухайн номерын үйлдвэрийн будаг нь хурдан арилдаг, за мөн хөдөө орон нутагт явахдаа эс шороонд үргэлдэх. Зарим тохиолдолд жолооч нар өөрсдөө хусч арилгах гээд олон янзаар бүтгэрдэм байна. За замын хөдөлгөөний тухай хуулийн давтэрийн хэрэгслийн улсын дугаар өнгө үзэмжтэй тод харагдаж байх ёстой гэж заасан байдаг. За энэ нь аюулгүй байдал болоод хэд хэдэн шалтгаантай. Тиймээс номерын сэр дугаар нь бүтгэрсэн тээврийн хэрэгслийн жолооч нар цаг алдалгүй арга хэмжээ авахыг замын цагдаагийн газраас мэдгдлээ. Тэгэхээр энэ бүдгэрсэн харагдахгүй улсын дугаарыг бол тэр анх улсын дугаар хэвлүүлсэн үйлдвэр дээрээ очиод тодруулах боломжтой ямар нэгэн үнэ төлбөр байхгүйгээр тэр үйлдвэрүүд нь өөрсдөө шууд хүлээж аваад улсын дугаар тодруулж өгнө. Харин ингэж тодруулаагүй явж байгаад манай аль багцад саатуулагдах үед бол бид захиргааны хэрэгслийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тогтсноо. За мөн сүүлийн үед амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан хотын захын хэсгийн замуудад жолооч нар хурд хэтрүүлэх согтуугаар жолоо барих тохиолдол ирсэгсжээ. Өчигдөрлөхэд Ярамгийн зам согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч мотоциклтай цагдаа дайрч биед нь ноцтой гэмтрэл учруулжээ. Нийслэл хотод ер нь нэлээ хурдтай явчих гэдэг замууд бий л дээ. Хаанул дүүргийн нутаг, Яармаг нисхийн зам, за Баянзүрх дүүргийн нутаг, Налайх руу явдаг зам гэх мэт энэ тууршин замууд дээр иргэдэж хурдтай явах гэдэг. За өчтөрийн хувьд бол манай аль багч мотоциклтай за албан үүргээ гүйцэтгэж явах үед Элентер маркийн автомашин нээж олооч урсгал сөрж гүйцэтгүүлэх үйлдэл хийх гэж ярьж байгаа. Одоогоор бол гэхдээ урсгал сөрж ирж мөрөгсөн. Тэгээ одоо манай аль багчийн бие бол бас эмчлэгдэж байгаа. Жолооч нар гол төлөв Налайх, Улаанбаатар, Яармаг, Нисэх, Лагерийн замд энэ төрлийн зөрчлөө ихээр гаргадаг. За цагдаагийн байгууллагаас энэ талаар байнгын сануулж байдаг ч за тэдний үл тоомсорсон байдал давмгаалсаар байгаамаа. Шууд дэлгэр цэцэг хамтуулнаар мэдээллээ.